нарыг суллахыг шаардсан иргэний хөдөлгөөнийхэн мэдээлэл хийлээ. Гамшигын эсрэг үндэсний төв, Ногоон цөм, Хөх Монгол тусгаар тогтнолын төлөө нэгдгэсэд зэрэг 10 гаруй иргэний хөдөлгөөн энд нэгджээ. Хэрвээ тэдний шаардлагыг хүлээж авч мөнх хоёр нарыг суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ иргэний хөдөлгөөнийхэн мэдгдсэн байна. Ногоон хос цөмийн эсрэг голомт хөдөлгөөн, зам тусгаар тогтнолын төлөө нэгдгэсэд зэрэг иргэний хөдөлгөөний 18 байгууллага гал үндэстний холбооны тэргүүн мөнх хоёрыг суллахгүй бол эсэргүүцлээ тэмцлийн хурц хэлбэрээр илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж байна. За мөнх хоёр нь бусдыг дарамтлж их хэмжээний мөнгө авсан тухай нэг хэсэгтээ хэвлэлээр яригдсан тухай зөвгөдлөө. За энэ бол худал гүтгэлэг байсныг хууль хяналтын тогтоочход байхад нэр төрд нь халтсан хэвээр байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. За анхан шатны шүүхийн алдааг нийслэлийн шүүх засах байх гэж иргэний хөдөлгөөнийх нь найдаж байснаа хэлсэн. За 22 жилийн ял гэдэг хэтэрхий урт хугацаа гэж тэд үзэж байна. Шүүх өөрийнхөө алдааг анхан шатныхаа шүүхийн алдааг нийслэлийн шүүхтэр засах байх гэсэн горилдлого бидэнд яваад исэн юм аа. Гэтэл тэр горилдлогыг улсын ерөнхий прокурор дорилгож яв. Өнөөгийн энэ хуулиар өөр ямар ч ял өгөх боломжгүй маа гэж хэлсэн нь нийслэлийн шүүхийг энээс өөр ял өгөхгүй гэсэн энэ хандлага руу чиглэсэн мессеж байна гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа учраас өнөөдөр хэвлэлийн багварлаг хийж байна. Оюун гэрэл арга хоёр гэдэг хүн Монгол улсыг тэр жигтэн айлгсан. Энэ улсуудыг яагаад ядалдгүй юм бэ? Энэ улсуудыг яллаач. Өнөөдөр энэ хүмүүсийг хорсноороо хинд ашигтай байгаа юм бэ? Их орныхоо төлөө явж байгаа хүмүүст 22 жил өчөөд тэр ялыг багдж ийнэ гэдээ илгээ шоолоо сууж байна гэдэг. Энэ өөрөө Монгол улсын одоо ерөнхий прокурор маань одоо энэ дээр ингээд дооглоо давхархаа сууж байгаа нь энэ хүн өөрөө тусгаар тогтносон Монгол улсын төлөө ардчлал гэдэг ямиг нэрийн дор ашиглаж гарч ирж төрийн эрхийг барьчаад түүний төлөө ингэж өөрсдийнх амь амьдралыг зориулсан явж байгаа хүмүүсийг хорчхоод төрөөс гарч байгаа бүх бодлого шийдвэрүүдийг гадныхны нөлөөнд дор одоо гаргаж байгаад бид нар маш их харамсаж байна. Засгийн газрын ордноос гадна уул уурхай яамд тесрэг бөмбөг байрлуулсан гэсэн мэдээлэл гарч байсан. За иргэний хөдөлгөөнийхэн энэ хэрэгтэй мөнх хоёр ямар ч холбоогүй гэж үзэж байна. Гал үндэстэн холбооныхон баригдсанаас 3 цагийн дараа тесрэг бөмбөг олдсон учраас энэ хэрэгтэй огтхон ч хамааралгүй гэж үзэж байгаа юм а. За гал үндэстэн холбооны тэргүүн мөнх хоёрыг олон түвний дуу хоолой болж байгаль хамгаалах үйлсэд бүх сэтгэлээ зориулсан хүн гэж тэд үзэж байна.